За миний хувьд бол одоо төсвийн үрээ төсвийг одоо өглөөж аваад хэлцээ засаа залруулад явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. За эдийн засгийн хөгжлийн сайдаас 2 асуулт байна. За нэгдүгээрт та түрүүн бас Ганбаатар гишүүнтэй санал нийлж байгаа шиг байна. 90 сая тонн одоо ер нь өрс экспортлох боломж бодит хэмжээнд хүрэх нь хүндрэлтэй болов гэдэг дээр яг өнөөдрийн байдлаар манай Монгол улс 8 сарын байдлаар 58 сая тонныг экспортлчихсан. За энэ ингээд энэ онд нэмэгдээд одоо дараагийн 3 сард мэдээж нэрчимдсэн саруудад нэмэгдээд ч гэсэн 85 сая тоннд хүрэхгүй те бид 90 сая тонныг өөрсдөө хичнээн хүчин чадлаа нэмэгдүүлээд гаргая гэсэн ч гэсэн хятад тал маань худалдаж авахгүй болчихвол яах вэ? Засгийн газрын хоорондын хэлцээр хүртэл бид нар улс төржүүлээд өнөөдөр нөхцөл байдлыг хөндрүүлж байна. За хятад талын нүүрсээ худалдаж авахгүй болчихвол яах вэ? Орлого бүрдэхгүй нөхцөл үүсвэл та бүхэнд ямар төлөвлөгөө байгаа вэ гэдэг ийм асуулт байна. За хоёрдугаарт би бас өчигдөр байнгын орон дээр асуусан асуултаа дахиад асууя. За төсвийн хүрээний мэдээлэл гэдэг бол төсвийн бодлого. За төсвийн бодлого, төсөв, за цаашлаад орж ирэх байгаа шинэ татврын реформууд ч хоорондоо уялдах хэрэгтэй болов гэж бодож байгаа. Гэтэл одоо энэ төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн дүгнэлтэн дээр татврын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулинд орж байгаа өөрчлөлтөөс шалтгаалаад 2027 оноос нөлөөлөх нөлөөлөл нь 4 их найт төгрөгийн нөлөөлөлтөй байна гэж орж ирсэн. Гэтэл яг өнөөдөр орж ирж байгаа төсвийн хүрээний мэдээлэл дээр энэ нөлөөллөө оруулж ирээгүй байна. Тэгээ бид бүхэн энүүнийг одоо ингэж оруулахгүйгээр явхаар нэг бол та бүхэн татвараа энэ реформо хийхгүй гэж үзэж байгаа мó? Эсвэл энэ татврын реформо хийнэ, хийсэн ч дахиад дараа жил бүгдээрээ төсвийн хүрээнийхээ мэдээллийг хэлцээд суужээ гэдэг ийм байр суурьтай байгаа мó? Яагаад энэ 3 бодлого хооронд нь уялдуулах байгаа юм бэ? Татврын бодлого чинь одоо эдийн засгаа дэмжих, хувийн хвшлээ дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ гэж авч явж байгаа. Гэтэл төсвийн бодлого чинь болохоор яг энэ бодлогоо оруулж ирээгүй орж ирж байна. Учирлсаа тэгэхээр одоо 2027 онд татврын реформ хийгдэнэ гэж үзэх юм уу? Үгүй мүү гэдэг дээр та аль биесээр хариулт хэлмээр байна. Яагаад гэвэл энэ аж ахуйн нэгж хувийн хвшлүүд бол үнэхээр хүлээлттэй байна. Өнөөдөр 16 мянган аж ахуйн нэгж татварт дансаа хаалгачихсан. Үнэхээр бизнес эрхэлж байгаа хүмүүс хүндрэлтэй байна. Тэгэхээр хийн үгүй гэдгээ тодорхой болгож өгч байгаа. Хэрвээ хийн гэж байгаа бол татврын бодлого, төсвийн бодлого хоёр ч уялдах ёстой. За бид тэр татвараас эхлээ хариулъя. Төсвийн хүрээ энэ төсвийн бодлого бол өөрөө хязгаарыг тогтоож өгж байгааг би хэлсэн. Тэгэхээр яаж энэ татврын багц хууль, татврын реформ хийгдэх орон зайг бий болгосон бэ гэвэл төсвийн тэнцвэржүүлсэн орлого одоо нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг бид нэр дандаа өндөр байлгаж ирсэн. 2023 онд 33%, 2024 онд 37% нэмэгдсэн шүү дээ. Бүр ямар ч орон зайгүй бий болгож ирсэн. Нэгснэ татвараар орлого бүрдүүлж ийн гэсэн үг шүү дээ. Гол орлого. Тэгэхээр бид нэр энэ одоо орон зайг 2026 онд 30.9% болгож оруулж ирсэн. Болгоно гэж. Ингээд 2027, 2028 гэхэд энэ 28% тал буурал. Энэ юуснда юу гэхээр тэр тэнцвэржүүлсэн орлого нь нэрлсэн дотоодын бүтээгдэхүүнтэйгээ харьцааны хувь нь 28 хүртэл буурна гэдэг бол энд орон зай байхгүй. Нэгсэндээ төр өөрөө татвараар орлого бүрдүүлэх нь гол асуудал биш болно гэсэн. Энэ орон зайг бий болгож иж татвар реформ хийгдэх гэхээс биш өөр одоо яаж иж орон зай бий болгох вэ? Энэ хүрээндээ бид нар энэ орон зайгаа төсвийн бодлогоороо оруулж ирсэн. Одоо татврын багц хууль, татврын реформ хийгднэ. Татврын реформ бол нэг удаагийн төсвөр хийгдээд өнгөрөх асуудал огт биш. Тэр ойлгомжтой. Тэгээ бидний нэгдүгээр алхам ямар ч байсан энэ тэр харьцааг нь орлого GDP 2-ын харьцааг 28 хүртэл бууруулъя. Ирэх жил 30.9 болгоё. Одоо 37 байгааг. Тэгээ төрийн оролцоог бууруулъя гэж. Ингээд багц хууль гэхээр бараг 4 хуулинд өөрчлөлт орох. Бараг 4 хуулийн дээр. 4 хуулийн дээр өөрчлөлт орно. 2026-аас 2029 онд бол татврын реформуудыг бол шатараатаагаар хийнэ. За ингээд 4 их найдын төсөвт ачаал авж байгаа гэдгээ бол сангийн сайд бас хэлсэн. За та бүхэн бас энэ legal info дээр энэ татврын багц хуулийг танилцж байгаа бах. Бид нар одоо төсөв нөгөө
эхний санал хураалт дээр дэмжигдээд ажлын хэсэг шилжсэний дараа татварын хуулийг өргөн мэдүүлнэ. Яа тэгэхээр татварын реформ хийгдэх энэ 4 хууль өөрөө төсөв дагуулад нэмэлт өөрчлөлт маягаар явж болохгүй байхгүй. Энэ бол цогц реформын шинжтэй асуудал учраас. Тийм учраас бид одоо төсөв эхний санал хураалт дуусаад татварын багц хуулийг өргөн мэдүүл. Төрийн оролцоог бууруулах, хувийн хвшлийн орон зайг бий болгох ийм төсвийн бодлого гэж хэлснийхаа зэрэгцүүлээд бид нар эдийн засгийн хэрэгжүүлээний хуулийн ангидагч хууль, хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдэгдлийн хууль гээд 120 хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлэх гээд legal info дээр тавьсан байна. Ингээд энэ хуулиуд зэрэг батлагдчихийч энэ татварын ч бай, дээрэс нь энэ төсвийн өөрөө энэ удаагийн төсвийн бодлого чинь төрийн оролцоог бууруулъя, хувийн хвшилт орон зайг бий болгоё гэдэгтэйгээ нэгдэж цаашаа явна гэсэн. Тэр зөвхөн ингээд нэг төсөв дагуулад нэмэлт өөрчлөлт хэлбэр юус хийгдэхгүй. Тэгэхээр энэ 100 хоногт бол бид нар нэг эдийн засгийн эрхчлөө, хувийн хвшлийн одоо бизнесийн үйл ажиллагаанд одоо саад дотгор болж байгаа 120 хуулийн өөрчлөлтийг боловсруулж дуусла л да. Одоо хиймэл оюун дээр хайлт хийхээр хүчин төгөлдөр мөрдөж байгаа 370 хуулийн чинь бараг 150-60 зөрчилтэй болоод байгаа байхгүй. Тэгэхээр ингээ оруулж ирсэн. Тэгээд ингээд хамтдаа хийгдээд явнаа. Тэгээ үр дүнд бол хүрнэ. За тэр нүүрсэн дээр бас нэг юу хэлье, санал хэлье. Одоогийн байдлаар бол нэг 63 сая тоннд хүрчээд байна. Тэгээ ер нь энэ ондоо багтаагаад зорилттой хүрнэ. За эх жил бол нэг 90 сая тонн байж байна гэдгийг бол ингээд төсөөлж байгаа. Тэгээ нэгэнд бид рүү хэлсэн нөгөө бииржээр ч бай. За ер нь одоо цахимаар энэ гэрээнүүд бүртгэгддэг болсон бо. 40 сая тонны гэрээг бол шууд бүртгүүлжүүлээд одоо энэ жил явж байгаа юм байна лээ. Үүн шиг 90 сая тонн хүрэх бүрэн болцоо бол байгаа. Сая өнгөрсөн сард чинь нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрлээ л. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд үр дүнтэй байна. Экспортын ажлын хэсэг ажиллаж байна. Хятад бүгдээ хятад ард улс өвөр Монголын өөртөө хоорондоо хэд удаагийн уулзалтуудыг хийлээ. Төрийн зүгээс одоо энэ гацаа саад болоод байгаа асуудлуудыг дэмжиж, экспорт логистикөө дэмжиж байна. Тэгээ ер нь бид чаднаа орлогоо нэмэгдүүлнэ, эрд түргэнэ гэдээ байхад сайн байна, хичээгээрэл гэвэл уг нь зүгээр шүү дээ. За эдийн засгийн хөгжлийн сайд мэдээж бид нарт дэмжиж байгаа, мэдээж болоосоо гэж хүсэж байгаа. Гэхдээ бид бүхэн бас болохгүй зүйлээ төлөвлөж явах хэрэгтэй учраас асуусан юм шүү. За би төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс асуулт байна. Сая эдийн засгийн хөгжлийн сайд бол орон зайгаа төсвөлсөн бодлоготой оруулсан гэд хэлчлээ. Гэтэл та бүхний өгсөн тайлан дээр болохоор засгийн газраас боловсруулсан олон нийтийн санал авч байгаа хууль нь энэ одоо тэнцвэрж энэ хуультай нийцэхгүй байна. Дахиад дээрэс нь одоо төсвийн тэнцлийн тусгай шаардлагуудыг хангахгүй байна гэсэн юм тайлал өгсөн. Тэгэхээр энэ хоёр одоо аль нь бодиттой мэдээлэл вэ? Энэ дээр та бүхэн мэдээлэл хийж өгөөч. За төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Уганбаатар номын гишүүний асуултанд хариулъя. За татварын багц хуулийн татварын шинжилттэй холбоотой зүйлийг бол энэ төсвийн хүрээний мэдээлэлд хангалттай тусгаагүй байж болзошгүй байна гэдэг юм дүгнэлт бол манай дүгнэлтийн дотор байгаа. За бид бол энэ удаад бас өнгөрснийг биш ирээдүйг харсан дүгнэлтийг одоо оруулж ирэх ийм бодлого баримталсан. За тухайлбал одоо өргөн баригдсан байгаа төсвийн хүрээний мэдээлэл дээр 27 оны төсвийн төсөөл төсвийн төлөвжүүлсэн орлогын доод хэмжээ бол 33.7 их 80-аар байгаа. 27 онд. За тэгээ энэ бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 29.3% гэж хэлж байгаа боловч дотоодын нийт бүтээгдэхүүн маань өөрөө 105, 6, 7, 8 их 80 хүрэхүүгүй юу гэдэг асуудал бол эргэлзээд дагуулад байгаа. 102.5 бол жоох өндөр болов гэсэн бид нар төсөөлөлтэй байгаа. Тэгээ дээрээс ерхэд бол 100 орчим байх болов гэсэн бодит төсөөлөл байгаа. 100 дээр хэрвээ орлого тал дээр нь 3-аас 4 3 номерын микрофон гүйцэд хариулъя. Орлого тал дээр нь 3-аас 4 орчим их 80-ийн одоо дутагдал үүсэхээр болвол энэ юу гэсэн үг вэ гэхээр дотоодын бүтээгдэхүүнд төсвийн орлогын эзлэх хувь болвол энд бичсэн 29.3% бол байж болохооргүй энэс илүү бага байхаар харагдчихаа. За орлогын түвшин маань өөрөө бас 33.7 бол хүрэхээргүй ийм дүр зураг бол харагдчихаа. Би одоо тодруулахгүй хэлье. Ийм учраас бидний хувьд бол дотоодын нийт бүтээгдэхүүн ингээд төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарч байгаа дүнэлтэн дээр ингээд бид нэр дотоодын нийт бүтээгдэхүүнээ төсвөлсөндөө хүрэхгүй байж магадгүй.
Дээрс нь эрсдэлтэй байна гэж байгаа учраас бид бүхэн энэ дээр бас анхаарч одоо хэрвээ эдгээр тоон үзүүлэлтүүд хүрхгүй бол яах вэ гэдэг төлөвлөгөөгөө хийж засаж энэ төсвийг сайжруулах, төсвийн хүрээний мэдээллийг сайжруулах хэрэгтэй гэсэн дүгнэлттэй байгаа.